санаа наваа эрдэм гэдэг Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес хотноо сурч ажиллаж мөн ажил хобби хөгжил амьдардаг нэгэн залуу байна. За тэгээд өнөөдөр Working Class сувгтай хамтраад би өөрийнхөө нэгэн daily life та бүхэндээ хүргэх гэж байна. За хүн болгон надаас айгүй их яаж энд ирсэн, ямар сургууль сурдаг, тэгээд ямар шалгуур ирэхэд ямар шалгуур шаарддаг вэ гэсэн зөндөө асуултыг асуудаг. Одоо өнөөдөр та бүхэндээ тэр асуултуудыг хариултыг өгье. За одоо бүгдээ хамгийн эхлээд сургууль руу явцгаая. Сургуулийн орчин юм. Манай сургууль маань гэрээс алхуул 15 минутын зайтай, 20 минутын зайтай, тэгээ машинаар явуулсан 6 минутын зайтай. Нэг хол биш. Сургуулийн орчин дээр нэг юм их байна. Бүгдээрээ манай сургуулийн төв байдлаа орцгоо. Нэр хөдөлгөөн яагаад баг байна гэвэл өнөөдөр ер нь өвлийн амлалт эхэлсэн байгаа учраас хүн байгаа. За ингээд сургуулийн төв байран дээр ичлээ. Бүгдээрээ төв байрлал орж харцгаая. За сургуулийн төв байранд ороод ирлээ. Тэгээд манай сургуулийн төв байранд орох. Гэхдээ цаашаа бичлэг хийж болохгүй. Хамаг бичлэг юм бол амар их амтай. Тэгээд зэнгээ манай сургууль дээр бүгдээ ирлээ. Манай сургууль California International University-гээс сургууль аваад хамгийн анх 1978 онд Liberal Arts буюу улс төр тэгээд олон улсын харилцаа бизнесийн хөдөлгөөн гэсэн чиглэлээр хамгийн анх үйл ажиллагаа хийсэн сургууль байдаг. Тэгээд одоогоор ер нь 3000 оюутан сурж байгаа гэсэн статистик мэдээлэлтэй байна. Тэгээд миний хувьд хэм бол би сургууль National Business Administration буюу олон улсын бизнесийн хөдөлгөөнөөр мастер авч байгаа оюутан байгаа. Тэгээд энэ дэхээс өмнө би хүмүүнлэгийн олон улсын харилцааны тэнхимийн гадаад харилцааны ажилтныг их мэргэжлээр төгсөөд ирсэн байгаа. Тэгээд энэ сургуулийн гол шалгуур нь юу вэ гэх юм бол ер нь таны TOEFL-ийн оноо. Тэгээд ер нь энэ сургуульд IELTS хүлээж авдаг. Зөвхөн TOEFL-ийн оноо. TOEFL-ийн оноо болон essay хүлээж авдаг сургууль байгаа. Тэгээд ер нь тань эсэж орсноор танд хоёр төрлийн тэтгэлэг авах боломж бас нэгдэж байгаа. Хамгийн их нь scholarship with the project буюу тавны project тэгээд тэрийгээр тэтгэлэг авахны боломжтой. Эсвэл та өөрийнхөө GPA голчдон буюу тэрийг 3.7-аас дээш байлгаж чадах юм бол 50% тэтгэлэг авах боломжтой байна. Тэгээд хамгийн энэ сургуулийн төлбөр нь гэх юм бол эхний семестрийн төлбөр $15,800. Тэгээд 2 жил гэх юм бол $30,000 $100 хавцаа. Тэгээд миний хамгийн анх би одоо бүгдээ би энэ тэрхийг яаж ирсэн талаараа ярьцгаая. Хамгийн анх энэ хэрэгт манай ах энэ сургуулийн талаар надад мэдээлэл өгсөн. Тэгээд энэ сургуультай мушид танилцаад надад их таалагдаад тэгээд ер нь за энэ боломжтой байна гэж би сургуулаа аплай хийж шийдсэн. Тэгээд ямар нэгэн зуучлалын төв боловсрол би яг нэг зуучлалын төв ерөөсөө хандаагүй. Яг тэгвэл та бүхэн одоо 21-р зуун те бүх залуучууд ямар ч мэдээлэл хаанаас авах
тийм боломжтой болсон нийгэмд амьдарч байгаа учраас илүү 500 мянга сая төгрөгийг зуучлалын албанд өгч тэгж хамаг мөнгө иштах би миний бодлын үед нь тэр бол буруу зүйл ямар нэг болсон скам гэж үздэг тэрийг тийм учраас би өөрөө хайгаад за энэ ийм шаардлагатай байна энийг бэлдэж эхлэе гэдэг бэлдэж эхэлсэн байгаа. Тэгээд энэ сургуульд би тэнцээд энэ сургуульд ирээд тэгээд хамгийн анх ирээд гочлонгийн 3.7-оос дээш байлаа би 50% тэтгэлэг аваад одоогоо суралцж байна. Одоо эх 9 сард төгсөн. За ерөнхийдөө нэг ийм сургууль байгаа. Тэгээ манай сургууль маань ер нь бол монголчууд аягүй хүнддэг тийм сургууль байна. Яг л монгол оюут ихтэй. Тэгээд хамгийн анхны дэргэт нь болохоор энд ер нь кампус ер нь аягүй хүндтэй. Тэгээд энэ дэргэтний давуу тал нь юу байсан бэ гэх юм бол агаа ээж хоёр маань энд амьдардаг байсан учраас би энэ дээрээ ямар нэгэн кампуст илүү мөнгө төлөх шаардлага надад байгаагүй. Шаардлага тийм асуудал надад тулгараагүй гэж бодсон. Тэгээд бос нөө ганцаараа ирээд бие дааж байгаа хүмүүсийн бодох юм бол би ээж аваа дээр ирсэн учраас бас нэгэн мөнгөний асуудлаас бас нөр гарч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд бас тэрний хажуугаар болоог бас би 7 хоногийн 4-5 өдөр цагийн ажил хийдэг байгаа. Тэгээд хичээл болохоор ер нь бол 7 хоногийн 3 өдөр 6-аас 9 цагийн хооронд эсвэл 2-оос 5 цагийн хооронд хичээлдэг манай сургууль байгаа. Ер нь бол сургууль дээр хамаагүй чанга болохгүй учраас бүгдээрээ одоо сургуулиас гарч ярьцгаая. Тэгээ үлцэн асуултанд одоо миний хамгийн очих дуртай газар Санта Моника биш дээр та бүхэндээ хариулт өгье. Тэгээд мөн тэнд очиод би ямар төрлөөр хичээлдэг вэ? Миний хобби юу вэ гэдгийг бас та бүхэндээ харуулах болно. За өдөр Санта Моника биш ярьцгаая. Гоё газар. За тэгээд одоо бүгдээ Санта Моника бич явцгаая. Тэгээд эхлээд гэрээр орж би хувцас солино. Бэлтгэлийн хувцас өмсөж жоохон тухтай хувцас өмсөдөг. Тэгээ мөн би бас workout хийх хажуугаар агаарт хоёр channel хөтэлдэг байгаа YouTube channel. Тэр нь Byron Brothers гэдэг нэртэй. Гэр бүлийн vlog, тэгээд podcast, хажуугаар workout series одоо гаргаж байгаа. За одоо нэг би одоо тиймэрхүү сонирхолтой юм да. Тэрийг ачаагаар нь одоо Ачаар нь workout хийгээ тэгээд манай агаа бас энд жүжиглдэг байгаа. Хулигч хоёр маань жүжиглдэг. Хоёр урлагийн хоёр хүнтэй хамт байгаа учраас би ачаар нь модель хийх болон одоо киноны аудишнд орох сонирхолтой байдаг. Тэгээ одоогоор ер нь бол зүгээр нэг short film өөрсдөө хийсэн байгаа. Тэгээд нэг студийн зураг авалтанд нэг орсон байгаа. Одоо нэг тиймэрхүү сонирхолтой байна. Одоо манай гэрээрээ хувцас солингоо манай ээжтэй танилццгаая. Шинэ паркчлаа гараж дээр. За тэгээд битэрийн workout бичлэгийг үздэг байна. Битэрийн workout бичлэгийг энд хийдэг байгаа. Тэгээд яг одоо энэ каштай хийж байдаг. Тэгээд зөвхөн одоо битэрийн бичлэгийг сонгон зэрэглээд өөртөө юмуд амжилт хийдэг байгаа. Тэгээд эргээд агаар тэрт эргээд дурсаад ярихад юм гоё гэж боддог. Ирээдүйд бид хоёр өөрсдийн гэсэн calisthenics gymnastic court-д болоод жимд болоод бид хоёр ийм зүйлээс эхлээд энэ төдийг хүлээж ярих гоё юм шиг би надад санагддаг. Бас нэгэн мөрөөдлийн нэг байгаа. За одоо бүгдээрээ гэртээ орцгоё. Бид орж манай бүрхий ээжтэй танилццгаая. За. Бүгдээрээ гэртээ орцгоё. Энэ кампус хамгийн үнэтэй байдаг учраас ээж аваа хоёр байдаг. Тулдаал би үндэ кампус мөнгө төлөхгүй. Түрээс нь мөнгө нэмэлтээр жоохон хамт байгаа тийм баярлж байна. Тоос нэг манай ээж гараа байсан ба шүү.
Миний хоёр хөөрлээ. За энэ манай өөрхий ээж байна. Энэ ээжтэйгээ бичтэй хэд болцсон гэлээ. Бичтэй ээжтэйгээ 9 жил уулзаагүй тэгээ өнгөрсөн жил уулзсан байгаа. За. За одоо хувцас үлчээд нар бохос Санта Моника хувцас бүгдрээ. Тэ чи нэг юм хөөялка цасцсан байгаа ээж нь. Fire parking kitchen. Зя азар гудамжны паркинг очлаа 5 цагийн. Азар 5 цагийн гудамжны очлаа. Энэ паркинг бол амар хэцүү. За Санта Моника биш дээр ирчлээ. Далаа үнд асраа гэж нэрвэдэг. Яг гоё харуулъя гэсэн чинь нар өөдөөс бүр амар наад болцсон. Усаад далаас харагдахгүй. Бүгдээрээ далаа хийж удирчаараа. За бүгдээрээ Pacific Ocean дээр ирсэн байна. Номхон Монголоор номхон далаа. Яа энэ хүмүүсийн чигээр серфинг хийх цагийн өнгөрөөддөг байгаа. За ингээ бүгдээрээ Санта Моника биш дээр ирчлээ. Одоо Pacific Ocean номхон далай. Энэ дээр яг гэж ирсэн мэй гэвэл би одоо calisthenics гэж яг ямар төрөл байдаг юм бэ тэрийг та бүхэндээ жоо товч танилцуулаад тэгээ мөн ярихыг мартсан зүйлсүүдээс ярих болно. За одоо эхлээд далаатайгаа танилццгаая. За ийм орчинтой амар гоё газар байгаа. Цагтаа ирж байна. Цагтаа. Манай гэр бүлийг влог хийдэг. Тэгээд ахын жүжигчин өөрөө ийм жүжиг сонирхолтой модель хийдэг гэдэг бас зарим хүмүүс жоохон багсаг мэддэг баг. Тэгээд манай гэр бүл нь ер нь бол Fire Brothers гэдэг влогийг эхлүүлээд, channel-ийг эхлүүлээд ер нь бол 1 жил болж байна. Яг 1 жил болж байна. За тэгээд тэр влогоос үндэслээд агаа дээр хийж чаддаг өөрөө дуртай зүйлээ хүмүүстэй хүргэе гэж шийдээ. Одоо энэ calisthenics төрлийг оруулах шийдсэн байгаа. Тэгээд workout library-га нэмээд одоо ер нь бол workout series weekly 7 хоногор гаргаж эхэлж байгаа. Тэгээд 7 хоног гаргаад ер нь нэг 20-оос дээш бичлэгтэй болсны дараа агаагаар нэг вебсайт болон mobile application хөгжүүлж байгаа. Тэгээд тэрэн дээрээ нэмээд merchandise хийгээд өөрийнхөө application-ыг хөгжүүлэнгээ хаана хинч хаана хизээч хийж болох боломжтой тийм бие хөгжүүлэх болон сонирхолтой техникүүдийг та бүхэндээ хүргэхийг зорж байгаа. Энэ бич дээр болохоор хүмүүс аягүй их өдөр орой дасгал бэлтгэл хийдэг байгаа. Ер нь бол баян хөдөлгөөнтэй байх дуртай хүмүүс ер нь бол баг деважинг хийж болно дөө. Бүхэн бүрдэлцэн газар. Гүн дасгал. Та бүхэн харж байгаа баха. Бодохгүй харах бах.
Төрнийг болон тэгээд өөрийн биеэ ашиглаж юмнаас зүгдэх, тэгээ өөрийгөө татах, түлхэх, тэнцвэрээ олох гэсэн 3 элементээс ер нь бүрддэг байгаа. За. Хасаагүй дугаараар ирэх би орох ёстой. Өнөөдөр миний амжилт. За надад их
Уолон плюс үгийн монголчууд хасаг нэвтрүүлэхэд эрдэм миний бие оролцлоо. Өнөөдрийн нэг өдрийн амьдралын та бүхэн багч гэсэн таалагдсан байх гэж найдаа. Тэгээд бүх залуучуудаа ихэд зорьсон бүх зорилгоо хүрээрэнд бас мөн үргэлж байнга хөдөлгөөнтэй байж үзээхгүй шүү гэж хэлмээр байна. За уолон плюс залуучуудаа дэмжлэгт баярлалаа. Really, nigga?